Монгол улсын гадаад бодлого сүүлийн жилүүдэд их идэвхтэй тэлж байгаа. За тэр үрээндээ бүгд найрамдагтал улсын ерөнхийлөгчийн урилгаар Монгол улсын ерөнхийлөгч төрийн ажил хийж байна. За энэ төрийн ажлын үеэр гадаад харилцааны яамд хоорондоо бараг жилийн хугацаанд бэлтгэл ажлыг бол хангасан. За хамгийн том амжилт бол мэдээж стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Өөрөөр хэлбэл харилцааныхаа түвшинд бид нэр ахиулсан. За энэ нь өөрөө гадаад бодлогын хувьд хоёр орны гадаад харилцааны яамд хооронд бол маш чухал үйл явдал. За тэгэхээр бид нар бүхий салбарын хамтын ажиллагаа бол шат дахиад арай өндөр түвшинд харилцнаа, илүү ойлголцсноо, илүү ойртож хамтарч нэвтэрч ажиллана гэсэн ийм агуулгатай. За энэ төрийн ажлын үеэр хоёр орны ерөнхийлөгч нар их сайхан дотн халуун дулаан уур амьсгалтай уулзалтыг хийсэн. За аль ерөнхийлөгчийн хийснээр бол нэлээд цаг нь хэтрээд ганцаарчсан уулзалт. За хэлэлцээ бол маш амжилттай болж бид нар цаашдаа харилцаагаа шинэ түвшинд авчиж байгаа тохиолдолд Монгол орны 3 дахь хөршийн хувьд бид нар Итали улс яаж Монгол улстай илүү ойрхон түншлэх вэ? Яаж эдийн засгийн агуулгаар нь харилцаагаа баяжуулах вэ? Ямар салбарт бид нар ахис дэвшил гаргах юм бэ? За үүнд мэдээж Монгол улс бол хөдөө аж ахуйн орн. Хөдөө аж ахуй маш их түүхийн эдтэй. За гэхдээ үйлдвэрлэл бол сайн хөгжөөгүй. За Итали улсд бүх техник нь байна. Маш өндөр хөгжсөн. За брэнд бүтээгдэхүүн гаргаж дэлхийн зах зээл дээр дэлхийн бодог хамаг арь ширийг энд цуглуулад бүтээгдэхүүн үйлдвэрлээд дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийг хийж байна. Дэлхийн ноос ноолуурыг энэ Итали улсад авчраад цуглуулад дэлхийн хамгийн үнэтэй бүтээгдэхүүн хувцсыг үйлдвэрлэж байна. Тэгэхээр энэ технологи дээр үндэслээд Монголд хөрөнгө оруулах, за Монгол улсад хамтарсан үйлдвэр аж ахуйн нэгжүүд байгуулах, за мөн Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах 3 дахь зах зээл дээр хамтарч гарах тал дээр бид нар бодиттой юм ахис дэвшил гаргах юмаа гэдэг энэ зүйлийг яаж тохирсон нь өөрөө маш чухал. Тэгээ энэ бизнесийн харилцаа өргөжөхөд манай хоёр улсын хооронд энэ баримт өчгүүд чухал байдаг. Энэ өөрөө эргэцэн орчныг бүрдүүлж идэг, нөхцөлийг бүрдүүлж идэг. Жишээлбэл агарын харилцааны хэлцээрийг бид нар саяхан байгуулсан учраас бид нар шууд нислэгээ ингээд эргэцэн хувьд хийчихэж байгаа. Тэгэхээр бизнесийн салбарынхны ч гэсэн хувьд цаашаа явахт нь визний хөнгөлөлт, аялал жуулчлал, за энэ авт тээврийн хилэлцээр тийм ээ. За тэгээд бусад энэ салбар хоорондын соёлын аялал жуулчлалын бүхий л баримт өчгөд өөрөө эргэцэн орчныг бүрдүүлснээрээ манай бизнесийнхэнд илүү хялбар болно гэсэн үг. Тэгэхээр энэ ажлын үрээнд нийт 12 баримт өчг байгуулсан. Засгийн газар хоорондын болон байгууллага хоорондын за аж ахуйн нэгжүүд хоорондоо бас маш олон баримт өчгүүдийг зурлаа. Анх удаага албан ёсоор энэ бизнес форумыг зохион байгуулсан. Хоёр улсын худалдаа аж үйлдвэрийн танхим бас баримт өчиг байгуулсан байгаа. За энэ Италитай мэдээж энэ соёлын харилцаа зөөлөн хүчний бодлого хэрэгжилт бол эртнээс байсан. Бид нар 55 жилээр дипломат харилцаагаа хязгаарлаад байгаа боловч түүхэн их харилцаатай хоёр орн хоёулаа эзэнт хүрэн байсан агуу түүхтэй улс бие биенийгээ энэ түүхчин өнөөдрийг хүртэл ингэж өндөр түвшинд бас юм харилцааг авч явж байсан. Иргэд хоорондын харилцаа Монгол Итали хүмүүст бас их адил төстэй чанарууд байдаг. Их садан төрөлсөг, их найз нөхдийнхаа хэлхийн холбоон дээр энэ харилцаа нь явж байдаг. За тэгээд их түүх сонирхдаг, их урлагийн мэдрэмжтэй, урлагийн авьяастай гэдэг утгаараа манай энэ соёлын харилцаа хүн хоорондын харилцаа бол их өндөр түвшинд байдаг. Холимог гэр бүлүүд байна. Сүүлийн жилүүдэд оюутнуудын тоо эрс нэмэгдэж байна. Италид сурах оюутнуудын сонирхол бас нэмэгдээд 4 жилийн дотор 4-5 дахин нэмэгдсэн байлаа манай оюутнуудын тоо. За Италиас хөрөнгө оруулалт сонирхож байгаа аж ахуйн нэгжүүд их байна. Монголын ноолуурыг мэдгүй хүн байхгүй болсон байна. Одоо бид нар энэ цагаан алт хөтөлбөргээд ноос арь ширний салбар дээр бас энэ ахиц дэвшил гаргах юм асар их боломжууд байна гэдгийг талдаа сүлэн зөвшөөрсөн. За улс төрийн харилцааны хувьд ч гэсэн бид нар олон улсын түвшинд бие биенийг өргөж дэмждэг. Санал хураалтууд дээр бид нар харилцан бие бинийгээ дэмждэг. Энийг үргэлжлүүлээ. Дэлхийн их тайван аюулгүй байдлын төлөө бас ардчлалын төлөө өөрөөр хийж чадах хэмжээнд хувь нэмрээ оруулж байгаагаа бас үнэлж дүгнэж ярьсан. Энэ бас их чухал байсан. За мэдээж энэ хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа бол маш чухал. Энэ Италид нэгдсэн үндэсний байгууллагын харьяа хүнс хөдөө аж ахуйн байгууллага байдаг. За ФАО гэдэг энэ байгууллага дээр өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч очиж эх жил 2026 онд манай Монгол улс нэгдсэн үндэсний байгууллага дээр нэг тогтоол батлуулсан шүү дээ, тийм ээ. Мал аж ахуй, хөдөө аж ахуй эрхлэгчдийн жил болгож бид нар олон улсад зарлж байгаа. Тэгээ энэ арга хэмжээг өнөөдөр дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага дээр очиж нээлтийг хийсэн. Энэ бас их түүхэн үйл явдал болсон. За хүнс хөдөө аж ахуйн байгууллагын
ерөнхий захирал бол Монгол улсад бас урд нь 2-3 удаа айлчилж байсан. Манайд бас хоёр зүйлийг одоо бэлэг болгож амлалт өгсөн. Нэгдүгээрт нь манай энэ эрхчил ганцхан одоо бэлчээр мал аж ахуй эрхлэгчдийн жил болгоо зарлаа тогтохгүй. 2 жил тутамд Монгол улсад энэ олон улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйтай холбоотой ийм олон улсын форум арга хэмжээг зохион байгуулж байгаа чи. Тэгэх юм бол бид нар энэ дэлхийн одоо хөдөө аж ахуйн байгууллагаас дэмжийе, туслахыг хамтар зохион байгуулъя. Энэ ямар ач холбогдолтой юм бэ гэхээр манай улсад энэ олон улсын одоо бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийг цуглуулснараа хөрөнгө оруулалт татах, за хөдөө аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн одоо хүний нөөцийн хувьд чадварыг нь бэхжүүлэх асар том ач холбогдолтой. Энийг хятад улс ингэж одоо олон улсын арга хэмжээнүүдийг зохион байгуулснараа маш их хөрөнгө оруулалт технологиг хөдөө аж ахуйн салбартаа татсан гэдэг ингээд жишээ болгож ярьж байсан. За энэ дээр дэмжлэг үзүүлэх гэсэн. Хоёрдугаарт одоо манайд далаад төрсөн хөгжиж байгаа орны хувьд сургалт одоо манай хөдөө аж ахуйн салбарын мэрэгчлэнүүдийн чадварыг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж одоо сургалтын төв байгуулах боломжтой гэдэг. Ийм зүйл хийсэн нь өөрөө одоо нэлээд том юм амлалт. Тэгэхээр бид нар цаашаа энэ санаачлагыг дэмжиж хөдөө аж ахуйн одоо хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр энэ одоо нүбий харьяа байгуулахдаа илүү ойр дотн ажиллаж илүү тусламж дэмжлэгийг нь авах бодлогын хувьд одоо дэмжигдэх юм боломжтой болж байгаамаа гэдгийг бас хэлэх байна. Тэгээ бид нар одоо анхныхаа шууд нислэгийг бас үлдээж энэ ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг хийж байна. Энэ бүрэлдэхүүнд манай урлагийн баг, за бизнесийн баг ингээ бүгд онгоц дүүрэн хүмүүс ирсэн. Эргээд дөрөв өгөөч ч гэсэн одоо төдий хэмжээгээр гарах бах. За манай аж ахуйн нэгжүүд маш сэтгэл хангалуун байлээ. Олон юм боломжуудыг харлаа. За аж ахуйн нэгжүүдийн хувьд бол бид нар бол олон улсад ажиллах юм түвшинд хүрсэн. Бүгд хэлтэй улстай, гадны менежменттэй зогтсон, за айлын талаа ингээд нарийн судлаад хинтээ юу ярих уу гэдгээ бэлдээд ирдэг болсон байна. Тийм учраас аж ахуйн нэгжүүдийн хувьд ч гэсэн асар хурдтай хөгжиж байна. Төр ч гэсэн одоо энийг дэмжиж төр хувийн хвшлийн дүншлэлээрээ төр нь бид нар зөвхөн одоо энэ хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа үргэлжлүүлэхэд бид нар энэ бизнесийнхэнтэй тусалж ийж бодит үр дүн гарна гэдгээ төрийн байгууллагч гэсэн сайн ойлгож байгаа. Энд оролцож байгаа яамдууд ч гэсэн одоо энэ бодит хамтын ажиллагаагаа илүү дэмжихэд одоо сайд нар ихээхэн анхаарч энэ манай засгийн газар энэ дээр одоо үргэлжлүүлээд энэ айлчлалынхаа араас ярьсан тохирсон зүйлүүдэд ажил хэрэг болгох, за бизнесийнхаа салбарыг айлуулахаар бодиттой дэмжлэг үзүүлэх тал дээр баримт бичиг байгууллагаас ахуулаад эрх зүйн орчныг бүрдүүлэх, цаашдаа энэ бизнесийн таатай уур амьсгалыг нь бүрдүүлэхэд онцгойлон анхаарнаа гэдгийг бас айлын талд хэлсэн. Энд араас нь үргэлжлүүлээд ажилланаа. Баярлалаа.